Тий яг хоо энэ дээр бол ардчилсан парламент ардчил гэдэг зүйлийг одоо биелэл нь бол парламентын засаглал. Тэгээд тэр парламентын засаглалын бүтцийг томруулсан тий 36 байсан бол асуудал ямар байсан болов гэж хүмүүс бодож байгаа. Би бас тэгж л бодож байна одоо. Тэгээд янз бүрийн нөгөө албан тушаалыг яаж ингэж авдгийг, яаж зууралддгийг. Тэгээд тэр нь ингээд ил тод биш байгаа засаглал ямар байдгийг, ил тод болоод ирэхээр юу болдгийг гэдг нь харагдаж байгаа юм үйл явдал өрнөж байгаа юм байна л гэж бодож байна. Тэгээд жишээлбэл одоо би өөрийнхөө л хувьд нь яаж холбогдож байгааг ярихад бол би төсвийг ойлгомжтой ил тод байлгах тухай, халамжинд байгаа хүмүүсийг хөдөлмөртэй болгох тухай, тий ялгарлан гадуурхаад байгаа тогтолцооны асуудлыг сайжруулах тухай бодлогын баримтчгүүд дээр ажиллаж ирсэн, бүтэн жил ажилласан. Тэгээ энийг засгийн газарт одоо өөрөг болгож ингэж ажиллаач гэж удаа одоо бичгээр, цаасаар, одоо уулзалтаар, хурлаар хэлцүүлэхээр ярьж ирсэн байхгүй. Тэгээ тэр ерөөсөө биелэг байхгүй. Одоо хоёр дахь удаага би одоо хоёр дахь засгийн газарт л ажиллаж байна тий. Хоёр дахь удаага орж иж байгаа бол тэр зүйлүүдийг яг биелэл болгоо сайжруулаад ороод ирэх хэрэгтэй байсан. Тэр энэ төр бол миний хувьд ерөөс харагдав. Тэгэхээр ийм болохоор л бахвайдгаараа ингэж байж байгаа болохоор л улс хөгждөг юм байна л гэж юмудаа харж байна. Тийм. Тэгэхээр ийм байлгахгүй тулд бид нар өнөөдөр илүү том шаардлага тавьж явах хэрэгтэй байна. Зөв миний зүгээс бол одоо хариуцлага тооцох хамгийн дээд одоо боломж маань бол тэр огцруулах тэр процессыг яг зөв хийгээд ажиллаа хийж чаддаг тэр хүмүүсээр солих хэрэгтэй. Дараагийн хүмүүс дахиад юм байл адилхан бас огцруулах хэрэгтэй гэсэн. Ер нь бол ингэж л харж байгаа. Парламентын тухайд бас хурлаа эхлүүлж чадахгүй юм уу? Тийм. Одоо ингээд яг эн чинь Монгол Ардын намын бүлгийн хурал дээр болсон явдал хгүй. Одоо яг ийм та нар сайн харж байгаарай. Бага хурал дээр би бас анх удаа чинь бас бага хурлын гишүүн болоод тэр өдөр хурал хийхэд яг ингээд өөртөөх нь санаа нь таалагдахгүй ч юм уу юм болохгүй болоод ирэхээр бүх юм ном журмаар явж хахад нэг юм таалагдахгүй болохоор боллоо гэдэг ийм юм байна. Тэгээ энийг ингээ бойкотлоод ингээд байдаг юм байна. Хоёр хүн нэг хүзэр тоглож байгаад ингээд нөгөө өөрт нь одоо шударгаар ингээд тоглож байгаад илүү мод ирээд одоо юу гэдгийг хожлоо гэж бодоход за боллоо энэ тоглоомч шалт тань нэг би тоглохоо боллоо гэж гараа авчдаг. Эсвэл хүүхдүүд нөө жоох хүүхдүүд нөгөө тоглож байгаад ингээ уурлаад боллоо гэж яваад өгдөө шүү дээ. Ингээ тэгээд нөгөө тоглоомч туссан байхгүй байдаг шиг ийм одоо арга чинь яг нөгөө бидний нөгөө харж үссэн санал судлын хэрүүлэгдэж ингэж явд юм ба шүү дээ. Би тэгж л харж байна. Тэгэхээр яг Монгол Ардын намын бүлгийн хурал дээр болж ирсэн процессыг өнөөдөр би яг адилхан мэдчихин гэсэн. Одоо хуулийн оролцоогоор бол өнөөдөр бол заавал хэлцэх шаардлагатай. Ер нь эрдэнэ одоо яхаар байна тийм ээ. Тийм. Одоо бол 52 гэсэн биш 54 байна тий. Тэгээд тэр нөгөө хуулиараа бол 64 юу байх хэвээр. Тэгэхээр 10 гишүүн орж ирээд явчих болно. Гэтэл ингээ одоо ингээ гүрийгээ суучдаг юм ба штэ. Тэгээд тэр суухлаараа одоо бодвол одоо яриа мараа хийдэг юм билгүй дээ. Одоо би одоо тэрийг дааж мэдхгүй. Тэгэхээр ингээл цаг хугацаа хожоол ингээл байгаад тийм ээ. Тэгээд энэ дэвшээ надад хамгийн юм өршөөлгүй санагдаад байгаа хариус үйлдэл нь юу вэ гэхээр гадаа хүмүүс яг эднэрт бол ингээ сандлынхаа төлөө 10 цаг дулаан өрөөндөө суух бол юу ч шилах л та. Гадаа хүмүүс төлөө түлшгүй хоол ундгүй цалин мөнгөнд хүрэхгүй яана гэж зогсож байгаа тэр өдөр бол эднэрт бол сонирм биш үт юм байна л гэж би өнөөдөр анзаарлаа. Тэр тухай хинж ярихгүй байна, хинж дуртахгүй байгаа хгүй. Энэ надад үнэхээр жоохон юм хариуцлагагүй санагдаж байна. Тэгвэл яах гэж иргэдийг төлөвлөж парламент орсон юм. Өнөөдөр хин энд бойкот хийж байгаа тойрогтой гişүүд явж байгаа. Тойрогын ард нь иргэдэн сонгогчд нь байж байгаа шүү дээ. Тэгээ тийм л юм хараалгаж байна. Улсын хурлын дараа өргөлөө гэсэн процесс нь л тийм. Тий. Яг нь ер нь бол энэ дэр чинь ингээ ёс зүйн асуудлууд хоёр талдаа үүсэл айгүй олон асуудал болж байгаа учраас энийг бол нэг тийш нь зэслэх ёстой. Тэгэхээр энэ дээр одоо өөр хин хариуцлагатай хин одоо хэрэв ард иргэдийн нөгөө хүлээж байгаа шаардлага хэрэв байгаа бол энэ чинь зүй ёсны асуудал шүү дээ. Би болохгүй байна. Энэ дээр би тэгвэл ядаж ингээ гэдэг яриад үйлдэл хийх нь хариуцлагатай нь л байхгүй. Тэгэхээр хин хариуцлагатай нь өөртөө энэ дээр бас дуурхан зөвлөх хэрэгтэй. Тэгэхээр би энийг бол маш зөв үйлдэл гэж бодож байна. Тийм болохоор би бас дэмжиж